өөртөө энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, танд бол үзэгчдэндээ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр юуны өмнө Тайландын Пхукет арал дээр болсон Азийн эсний спортын 4-р их наадмаас эмэгтэйчүүдийн 54 кг хэмжээнд одоо Монгол орноо төлөөлөн өрсөлдөж хүрэл медаль хүртсэн байдаг мад үзэгчдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе. Баярлалаа. Тэгэд Азийн эсний 4-р наадам Тайланд улсын Пхукет хотод зохиогдсон байгаа. Тэгээд энэ наадам манай Muay боксийн баг 3 тамирчныг дасгалжуулагч нэг шүүгч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Тэгээд Монгол улс маань энэ наадмаас 10 медаль авсан байгаа. Тэгээд миний медаль маань хамгийн хатхан медаль болсон. Тэгээд медаль авсан нь маш их баяртай. Тэгээд энэ медаль бол бас ганцхан минийх биш. Асар их хөдөлмөр хүч гаргасан манай багийн хамт олон тусалж дэмжсэн хүмүүс. Тэгээд маш сайн дасгалжуулалт байсны үндсэндээр энэ медалийг авч чадсан хичээлмээр байна. Мэдэмгийн хувьд одоо Азийн эсний наадамд оролцохын тулд Тайландд бүтэн жилийн хугацаанд бас бэлтгэл сургуультай хангасан байгаа шүү дээ. Энэ талаараа за тэгээд мэдээж бас тухайн орны байгаль цагуур, цагийн нөхцөл байдал за тэг хоол ундтай дасан зохицож байж тэмцээн оролдоонд оролцсон гэдэг үл тамирчин бас энэ талаар бас даваа тал болж өгдөг шүү дээ, тийм Muay боксийн спорт бол Тайландаас гаралтай Тайландын үндэсний спорт гэдэг. Тэгээд бидний хувьд бол бүтэн жилийн туршид төлөвлөгөө гаргаж ажилласан. Тэгээд энэ Пхукетийн Азийн эсний наадам бол ерөнхийдөө энэ оны маань хамгийн эцсийн атом наадам байж тарсан. Тэгээд бид нар 2014 оны 1 сард их орноосоо гарсан. Тайланд улсыг зорьсон. Тэгээд одоо миний дасгалжуулагч Алтан гүрэг багш маань одоо Монголын кикбокс толооны спортын албаны ерөнхий нарийн бичгийн дарга Мишель кикбоксing клуб Монголын кикбокс толооны спортын дасгалжуулагч юм. Тэгээд багш маань ерөнхийдөө биднэрт 13 оны сүүл 12 сард жилийн ерөнхий 14 оны жилийн ерөнхий төлөвлөгөө танилцуулсан. Тэгээд ерөнхийдөө 14 оны бидний жилийн төлөвлөгөө бол 3 сард дэлхийн аварга байсан. Muay боксийн дэлхийн аварга, 5 сард Малайзийн Ланкави арал дээр Muay боксийн дэлхийн наадам маш өргөн цар хүрээтэй болсон. Тэгээд Азийн эсний наадам 3-5 тэмцээн. Тэгээд дундуур нь мэдээж бид нар Тайланд улсад Тайландын үндэсний спортыг судлана. Бас байгаль цагуур, орчин нөхцөлдөө дасна. Тэгээд дундуур нь бас нэг зүйл байсан маань мэрэгжлийн тоглолтууд бид нар мэрэгжлийн рингд гарч тоглож чансаагаа ахиулж одоо ямар ч мэрэгжлийн спорт гэдэг бол цаанаасаа тамирчдын зардлыг даадаг. Тийм болохоор бас биднэрт хэрэгтэй байсан. Тийм ч бас иймэрхүү төлөвлөгөөний дагуу ажиллана да. Тэгэхээр яг Muay бокс нь бол яг Тайланд улсаас өөрөөс нь гаралтай байгаа шүү дээ. Тэгээд кикбокс, Muay бокс хоёрыг ер нь бол ялгах юм бол хоорондоо бас ялгаатай тийм үү? Яг нөгөө техникийн хувьд тэгээд Muay нь бас илүү бас хүл гар ордог техниктэй спортчууд өөрөө. Тэгээд энэгээр ер нь бас Тайландд ер нь Muay боксоор илүү бас ерөнхийдөө бас гайгүй дээгүүр ордог шүү дээ. Тэгээд Мэдэмгийн хувьд мэдээж эмэгтэй хүний хувьд бол тулааны спорт гэдэг бол маш хүнд спорт байдаг. Тэгээд одоо мэдээж нөгөө хүл гар орох тэгээд тулааны явцад бол бэлтгэлийн сахад бол эрсдэлтэй шүү дээ. Тэгээд энэгээр ер нь хичээлсэд ер нь одоо ямар бэрхшээлүүд тулгарч байна. За тэгээ яагаад энэ спортыг бас сонгох болсон юм бэ? Хүмүүс тэгж асуудаг. Яагаад заавал тулааны спорт гэж Вихтэй энэ асуултанд заримдаа өөрөө мэддэггүй яагаад тулааны спорт руу орсноо. Би 2009 онд би Сүхбаатар аймгийн. Тэгээ 2009 онд Сүхбаатар аймагт боксинг сэргийлж хичээлж эхлээд Сүхбаатар аймгийн спорт хорооны дасгалжуулагч нэргүй багшийнхаа шав болоод боксер хичээлж эхэлсэн. Олимпийн боксер 2 жил хичээллээд над маш их сонирхолтой байсан. Боксер хичээлснийхаа үндсээр би тулааны спортод дуртай болсон. Кикбоксер бол боксер хичээлдэг. Тэгээд бокс тоглодог учраас зөвхөн гараараа зодтолддог юмнаар дахиад хөл нэмжүүл ямар байд юм бэ? Надад эрүүл сонирхолтой санагдсан кикбокс. Тэгээд би кикбокс руу орсон. Тэгээд кикбокс руу орохдоо их сайн миний анхны тэмцээн Монголын бүх ард түмний спорткад байсан 2012 онд. Тэгээ Монголын бүх ард түмний спорткадад төрүүлж исэн. Тэгээд одоо кикбоксing үндсний шгшээ багт орох урилга авч
үндэсний шгшээ багт орсон. Тэгээд кикбокс тоглоод бас гар үлээрээ задалтай байж байгаа. Өвдөг тохиолдолд задалтай ядсан болоо гэд бас их сонирхолтой санагдана. Мотобокс, кикбокс шал өөр л доо. Өвдөг тохиолдолд мэдээж маш их эрсдэлтэй. Магадгүй хамгийн эрсдэлтэй спорт гэж мэдхийн тулааны спортуудаас. Гэхдээ эрсдлээс ядах хүн хязгаарч амжилтанд хүрэхгүй гэж үгээдэг. Би бол тэрнтэй санал нийлнэ. Сайн ингээд яг 54 кг хэмжээнд Азийн эсний наадамд яг одоо медагмагийн яг өрсөлдөж байгаа жинд хэдэн тамирчин өрсөлдөв. За тэгээд манай Монголын тамирчдын талаар ер нь бас Азийн тамирчид хэрхэн юу гэж ярьж байна? За ямар дүгнэлтийг хийж байна? Монголын тамирчид нэлээд сайн дордог. 2013 онд Азийн тулааны спортын наадам Солонгос улсын Инчхон хотод зохиогдсон байгаа. Тэр наадмаас алтан мөнгөн медаль авсан. Манай тамирчид маш сайн оролцсон. Гэхдээ ерөнхийдөө мотобоксын спорт бол Азид маш өндөр хүрсэн. Таиланд маш сайн оролцсон. Таиландд өөрсдийн үндэсний спорт, Вьетнам, Лаос, Малайзад байнгын тэмцээн оролдоонд зохиогддог. Мотобоксын дэлхийн наадам Малайзаас зохиогдсон байгаа. Ерөнхийдөө маш сайн өгсөн байдаг. Тэгээд миний оролцсон жингээ үед гэх юм бол 8 тамирчин оролцсон байсан 54 кг. Мэдээж дэлхийн шилдэгүүд Таиланд, Вьетнамын тамирчид байсан. Тэгэхээр яг кикбоксing одоо Мишель Төвийн багш дасгалжуулагч Алтан буруу багшид бол миний зүгээс болон үзэгчдийнхээ өмнөөс мотобокс, кикбокс, спорт сонирхогчдийнхээ өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж спортод сэтгэл зүрэхтэй хүн одоо яг энэ замаасаа шантарсгүй тууштайгаар тэмцэж энэ спортыг Монгол улсад хөгжүүлэх за цаашдаа болохоор дэлхийд олон улсын тавцанд тамирчдаа одоо тасалдгүй авч явж оролцуулдаг. Тэгээд баярлалаа гэж хэлсэн зүйтэй байх гэж бодож байна. Багшаа талаар багшаа хүмүүс би зөвхөн дасгалжуулагч биш гэж хэлмээр байна. Манай багш тулааны спортын цагц мэрэгжилтэн гэж би хэлэх дуртай. Яг гэвэл дасгалжуулалт маш нарийн төлөвлөгөө, бүтэн жилийн төлөвлөгөө гаргаж биднэрт танилцуулсан, өдөртөн чиглүүлсэн мөн маш сайн сэтгэл зүйч тэгээ маш сайн менежер гэж хэлмээр байна. Багийг зохион байгуулах, хэн хэнийг багт байлгах уу, багийг зохион байгуулах тал дээр маш сайн бид нар бүтэн жилийн хугацаанд нэг гэр бүл шиг болж чадсан, маш сайн баг хамт олон болж чадсан. Энийн үндсэн дээр амжилт гардаг байх гэж би боддог. Тэгээд Алтан буруу багш маань хизээж өмнөөс ухаар шантарч байгаагүй. Бид нар зөндөө их асуудал байдаг. Хамгийн наацхийн зүйл бол зардал мөнгөний асуудал шүү дээ. Олимпийн бус төрөл болохоор өгүүлэн яригддаг. Олимпийн бус төрлийн бүхэл тамирчид, бүхэл дасгалжуулагч нар бүгд л энэ тал дээр ярьдаг. Гэхдээ энэс бид нар хизээж ухаар шантарч байгаагүй. Бид нар энэ асуудлыг маш сайхнаар шийдэж чадсан. Энэ бол мэрэгжлийн тоглолт байсан. Мэрэгжлийн тоглолт биднэрт маш их туршлага хөрөнгөлүүлсэн, маш их туршлага судалсан. Биднэрт бас мөнгө төгрөг өгдөг. Бид нар мэдээж мэрэгжлийн тоглолт хийснийхаа үндсэн дээр тодорхой хэмжээний цалин авдаг. Энэ маань буцаад бид нарыг дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд, дэлхийн наадам, Азийн наадамд оролцоход маш том зардал болж өгдөг л доо. Ер нь яг одоо мотобоксing спортоор манай Монгол улсын хэмжээнд шилдэг одоо тамирчид хэдэн эмэгтэй тамирчид. Ерөнхийдөө эмэгтэй тамирчид маш цөөхөн. Манай Мишель клубын тамирчин Халуун гэж байгаа. Халуун маань дэлхийн аваргын мөнгөн медальтай. Бас Ходрын аймгийн тамирчин 100 нас гэж байна. Солонгосын Инчоны Азийн тулааны наадмаас алтан медаль авч дэлхийн тулааны спортын наадамд оролцож байсан. Ерөнхийдөө эмэгтэй тамирчтай бол тийм л. Одоо яг ингээд спортын төрлүүдээр хараад тулааны тэгээд яг бүхний төрлүүдийн тамирчид бол жиндээ орон, жингээ хасна гэдэг маш том асуудал байдаг. Тэгээд 54 кг-ийн жингээ яг тэмцээнд орохын өмнө бас барина гэдэг бол тухайн тамирчнаас асар их төсвөр төвчээр, зориг, хатуужлыг шаарддаг шүү дээ. Тэгээд медагмагийн хувьд бүтэн жилийн хугацаанд бэлтгэл сургалтаа хийсэн гэж байна. Яаж одоо 54 кг-ийн жингээ барьж чадав? Хэрхэн одоо энэтэй жингээ барихтаа ажиллаж чадсан бэ?